Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал орчинд шуугаан тарьсан хашаанаас гинжлүүлсэн бор дообрмын үйлдвэрийн нохоо амьдараа өтөж ялаа шавуулсан зураг олонний сэтгэлийг эмзэглүүлсэн. За тухайн нохоо нь алдагдсан нохоо байсан бөгөөд эзэн нь олж авч нохоогоо эмчилсэн байна. Тэгвэл яг үүн шиг тэжээвэр амьтны эрэхэд халтсан тохиолдолд иргэнийг 500 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгох хуультай байдаг. 9 сартай Жаки нохоог эзэн нь одоогоос 20 орчим хоногийн өмнө хашаанаасаа алдсан байна. Алга болсон нохоогоо олох найдвар тасраад байтал түүний нохоо гин хугацаанд эзэнгүй хашаанд гинжлэн зодож тамалсан байжээ. Тэгээ нэр нь бол Жаки гэдэг одоо нэг 9 сар гарантай нохоо. Олдсон газараас нь ойролцоо манай хашаа байдаг хгүй. Тэр хашаанд ер нь байдгийн гүйж идэг. Өшөөнийг 2 нохоотой. Тэгээ тэр хашаанд байж байгаа тэгээ алдсан. Нөгөө дажгүй үйлдвэрийн нохоо болохоор ер нь их олно гэж бодоагүй. Байсан хашааныхаа эзэн нь бол тэндээ байхгүй нэг 5 6 жил болсон байлээ. Зүр эзэнгүү хоосоо хашаал байсан байлээ. Цагаан авир нь жоохон тэмдэг аимхаа далдаал болсон байна. Одоо бол ууг нь хоёрыг зүгээрс болохгүй л дайрж байгаа л. Тийм ааштай л байсан нөхөө. Өнгө нь гандцсан. Энэ тэнтэй баахан шархтай болцсон. Энэ сорив өдр бол байгаагүй. Хамар бүкс одоо нөхсүүдэр ер нь идэлээд өтсөн байсан. Тэгээ маш их тураалтай. Тэгээ одоогор бол тэдний ер нь дайжгүй юмчилсан байна. Жаки нохоон бие хид хідэн газраа өтсөн байсныг цэвэрлүүлж эмчлүүлсэн хэмээн түүний эзэн хүслэн бидэнд ярьлаа. Нохоог тамалсан этгээдүүдийг хайж байгаа буюу одоогоор олоогүй байна. Биеийн дотор хэсэг нь муу адил өтсөн байж болцсохгүй тул Жаки нохоог тун удахгүй илүү нэрвчилсэн шинжилгээнд хамруулах юм а. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2023 оноос хойш мөрдөгдөж эхэлж байгаа. За нохоо муур бол гэрийн тэжээвэр амьтанд багтана. За гэрийн тэжээвэр амьтны тухай хууль зааснаар тухайн гэрийн тэжээвэр амьтныг за хит ачааллуулах, өлсгөлөнд нэрвэгдүүлэх, за мөн байнгын одоо уяах зэрэг одоо амьтныг тарчлаан зовоосон шинжтэй хүчирхийлсэн үйлдэл хийхийг хориглосон зохицуулт байгаа. За зөрчлийн тухай хуулиараа хэрвээ одоо гэрийн тэжээвэр амьтныг одоо тэгж одоо хүчирхийлсэн тохиолдолд иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох, за хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгох гэсэн юм хуулийн зохицуулт байгаа. За тухайн одоо хүчирхийлд өртсөн нохоог одоо гэрийн тэжээвэр амьтныг дараа нь эмчлүүлсэн зардал зэргийг бол буруутай этгээдээс мөн гаргуулах боломжтой ийм хуулийн зохицуулт байгаа. Энэ тохиолдолд нохоо муурыг байн гоёх, хөдөлгөөн хязгаарласан орчинд хорих, зодох, тамлах, хит ачааллуулах зэрэг хуулийн заалтыг зөрчижээ. Хүн тэжээвэр амьтны зохистой харилцааг зохицуулсан гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2023 онд батлагдсан боловч энэ хуулийн хэрэгжилт сул амьтад хохирсоор байна.